ингээ шалтгаанууд хэрэгтэй байдаг. Маш олон шалтгаануудаас бий болдог. За энэний нэг нь болохоор импостер синдром бас нэг шалтгаан гэсэн. It's your thing. Do what you wanna do. Shit. За энэ нь юу вэ гэхээр өөрийгөө карьертэй амжилттай байгаагаа азтай тохиолдол гэж үздэг. Өөртөө итгэлгүй байгаа нөхцөлд за ийм синдромд одоо өртдөг юм байна л да. За ерөнхийдөө судалгаанд хамрагдсан одоо нийт за эмэгтэй удирдах ажилтнуудад одоо судалгаа явуулсан юм байна л да. Тэгсэн чинь 75% нь болохоор карьерийнхаа зам дээр ямарваа нэгэн байдлаар энэ синдромд бол өртөж байсан гэж хариулсан байх юм байна. Тэгэхээр энэ ерөнхийдөө бол нэлээд нийтлэг карьерийн замаар явж байгаа хүмүүс нэлээд нийтлэг тохиолддог синдром юм байна л да. За тэгвэл энэ нь яаж илэрдэг вэ гэхээр за өөрийгөө байнга шүүмжилдэг. За өөрийнхөө одоо байгаа төвшинг одоо хүрсэн байгаа амжилтыг болохоор энэ бол зүгээр л сохор азар ямар нэгэн азтай тохиолдлоор л би энд хүрсэн гэж үздэг. За тэгээд ямар нэгэн магтаал амжилтыг ингээд хүлээж авахаасаа аль болох ингээд зайлс хийдэг. Тэгээ өөрийн чинь ингээд сайн байна гэдэг одоо янз бүрийн магтаалыг ингээд сонсохоос бол аль болох зайлс хийдэг. За тэгээд өөрийгөө азтай учраас энд хүрсэн гэж үзэж байгаа учраас янз бүрийн одоо шинэ ажилд оролцох ч юм уу тий эсвэл олон нийтийн харилцаанд ингээд оролцохдоо болохоор ийм айц төгшүүрийг ерөнхийдөө бол мэдэрдэг. За дээрх шинж тэмдгүүд хэрвээ чамд байгаа бол чи энэ синдромд тодорхой байдлаар өртсөн байна гэж үзэх юм байна. За тэгвэл яаж тэгвэл эндээс ингээд гарах вэ? Энэ синдромоос яаж гарах вэ гэхээр за нэгдүгээрт болохоор яг энэ төрж байгаа бодол чинь нь штэ тэ яг бодит факт юм уу эсвэл чиний бодол юм уу гэдгийг ялгах хэрэгтэй гинэ. За би бол хизээч амжилтанд хүрээгүй энэ бол азаа гэл ингэ бодож байгаа бол энэ бол чиний бодол тэгэхээр энэ худлаа байх боломжтой. Тэгсэн чинь яг хүмүүс чи ийм учраас энэ зүйлийг чи амжилттай хийж чадахгүй байна гэж байгаа бол энэ бол факт. Тийм болохоор эсвэл ийм байгаа учраас чи сайн байна гэж хэлж байгаа бол энэ бас факт. Энэнд итгэх хэрэгтэй. За дараагийнх нь болохоор амжилтаа ингээд тэмдэглэх өөрөөр хэлбэл ийм баримтуудыг цуглуул гинэ өөртөө итгүүлэх баримтуудыг цуглуул. За тэр нь чи өөрийнхөө хамтарч ажиллаж байгаа хүмүүсээсээ эсвэл одоо эргэн тойрныхоо хамтарсан одоо удирдах ч юм уу те одоо ер нь л хамтарч ажиллаж байгаа хүмүүсээсээ чи юундаа сайн юм бэ? Чи яг тэр ажлыг хийж байхдаа ямар үр дүнгуудыг авчирсан юм бэ? За энэ ажлын байран дээр байхад чи ер нь одоо хэр зөв хүн гэж үзэж байгаа вэж гэдэг юм уу те? Иймэрхүү баримтуудыг ингээд цуглуул гинэ. Тэгэхээр хамтарч ажиллаж байгаа хүмүүсээс энийг бичиж өгөхийг хүсэж болно. Эсвэл ямарваа нэгэн байдлаар workshop зохион байгуулад тэгээд одоо бусад хүмүүс ч гэсэн энийг бичгийг уриалаад бие биендээ бичиж өгөхийг уриалаад ингээд чам дээр ямар ийм мэдээлэл баримтууд цугларч байна гэдгээ чи тэндээс харах бол чи бол одоо тий сайн гэсэн эерэг дүгнэлтүүд ирсэн бол окей чи өөртөө итгэх хэрэгтэй. Үгүй л тийм байна чи хангалттай сайн биш юм байна. Энэ бол фактаар яг нь баримтаар нотлогдно гэсэн үг байна л те. За дараагийнх нь болохоор стандартын төвшинг тохируул гинэ. Тэр нь болохоор чи хангалттай сайн биш байна. Чи хангалттай сайн хичээгээгүй. Чи ер нь бол энэ дотор байгаа хамгийн муу хүнч гэдэг юм үү те. Ингээд байнга юм дислайк буюу одоо өөрийгөө одоо доош нь хийж байгаа ийм бодлууд төрж байгаа бол энийгээ чи найзтай хэлж чадах уу гэ өөрөөсөө асуу. Хэрвээ чи найзтай хэлж чадахгүй бол өөртөө битгий хэл, өөртөө битгий хатуу ханд гэсэн үг байна. Хэрвээ найзтай хэлж чадахгүй л агаад өөртөө хэлж байгаа бол чамд байгаа, өөртөө тавьж байгаа стандарт чинь хэтэрхий өндөр байна. Тийм болохоор стандартын төвшингөө тохируул гэдэг ийм зүйлийг энэ дээр хэлж байгаа юм байна. За тэгээд энэ синдромд хэтэрхийн удаан явснараа тэгвэл ямар сөрөг үр дүн гарах вэ гэдэг мэдээж ингээд өөртөө итгэх итгэл чинь ингээд хангалттай сайн биш байна. Тийм учраас чи өөрийнхөө хийж чадах байсан зүйлийг ч гэсэндээ хийж чадахгүй байх ийм боломжтой юм байна. За дээрэс нэмэт би хангалттай биш учраас гэд би хичээх ёстой гэсээрэн байгаад ингээд маш их ядарлыг авдаг. За ингэж хитрхийх ядарснаасаа болоод чи нөгөө хэвийн хийж чаддаг байсан зүйлээ хийж чадхаа болдог юм байна. Тэгэхээр тэр би муу л байсан болохоор би энийг хийж чадахгүй байна гэдэг яг бодит амьдрал дээр зүгээр чи хитрхийх хичээгээд тэгээ хитрхийх ядарсан учраас чиний тархи чинь хангалттай сайн ажиллаж чадахгүй. Тэгээд зарим нэг алдаанууд
асуудлуудыг гаргадаг. Эсвэл зарим нэг өмнө хийж чадчихсан зүйлийг хийж чадхаа болсон байдаг юм байна. Тийм болохоор хитрхи их ингээд бүр хичээгээд байгаа бол өөртөө ингээ амралтыг өгөөд тархиндаа амралтыг өгөх хэрэгтэй. Энэ нь өөрөө буцаагаад чамайг хэвийн байдалд аваачна. Хэрвээ тихгүй байх юм бол улам ишгээ гүнзгий живээд тий одоо өөртөө итгэлгүй байдал чи улам нэмэгдээл байх ийм талтай байна л да. Яах вэ? Яаж тэгвэл эндээс одоо гарах юм бэ? Хинтээ хамтарч ажиллах вэ гэхээр хамгийн нэгдүгээрт болохоор хэрвээ чи ингээд сэтгэл зовнил, түгшүүр те мэдэрч байгаа бол мэрэгжлийн сэтгэл зүйчтэй уулзах хэрэгтэй. Тэр хүмүүс чамд мэрэгжлийн гаргалгаануудыг хэлж өгнө. Дээрэс нэмээд урт хугацааны менторудтай бас уулзаж болно. Тэр хүмүүс ингээд чамд чиний юу чаддаг, юу чаддаггүйг дээр чинь одоо хамтарч ажиллаад чамд ингээд тусламжийг үзүүлж өгч чадна. Эсвэл богино хугацаанд ажиллахаар коуч нартай уулзаж болно. Коуч нар бол зөв асуултыг чамаас асууснараа чиний юу чаддаг, юу чаддаггүйг чинь одоо тэр асуултаар дамжуулаад өөр чинь тэр хүмүүс бол одоо хөтчд болоод хэллүүлээд ингээ өөрт чинь энэ ойлголтыг өгч чаднаа гэж байгаа. Тэгээд энэ дээр нэг тодорхойлж байгаа бас нэг зүйл нь болохоор коуч гэдэг бол сэтгэл зүйч бол биш шүү. Таны сэтгэл зүйн зовнилж байгаа тэр зовнил дээр чинь түгшүүр айц түгшүүрийг мэдэрж байгаа тэр зүйлсүүд дээр чинь бол яг мэрэгжлийн зөвлөгөөг бол өгч чадахгүй. Энэ хүмүүс сэтгэл зүйч нар бол энэ дээр чинь бол ажиллаж чадна. Коуч гэдэг хүмүүс бол таны давуу тал, таны сул тал ч юм уу те тухайн мэрэгчлээсээ хамааруулаад одоо яг тэр богино хугацаанд чадварлаг асуултуудаар дамжуулаад таныг өөрийгөө олоход чинь бол харин коуч бол туслана гэсэн байна. Ингээд imposter syndrome гэдэг энэ зүйл бол одоо toxic communication, toxic харилцаатай чинь бас л салахгүй холбоотой. Мэдээж чи өөртөө итгэлгүй байгаа бол одоо өөртөө чи хамтарч ажиллаж байгаа хүмүүстэй ч гэсэндээ энэ байдлаа ингээд илэрхийлэх ийм байдал харагдана гэсэн үг байна. Ингээд өөртөө итгэлтэй байгаараа тэгээд чи бол одоо ямарваа нэгэн төвшөнд хүрсэн бол чи хичээсэн учраас, чи чадсан учраас чи энэ төвшөнд хүрсэн байгаа. Дахиад цаашаагаа чи явах боломжтой гэж өөртөө итгүүлэх хэрэгтэй шүү. Ингээд бүгдээрэнд нь амжилт хүсье. Сараас мини под өнөөдөр суралцаад маргааш турш. Do what you wanna do.